За, амар мэнд байцгаана уу? За, өнөөдөр ярих сэдв болохоор бусдад таалагдах гэсэн сэдв байгаа. Энэ бол бас л миний амьдралд байж исэн. Ер нь бол бага наснаасаа том болтлоо, залуу нас хүртлээ ингээд надтай үргэлжлэн явж исэн. Тэгээд бага наснаасаа ингээд ичих гэдэг сэдв урд нь орчихсон байгаад байгаа. Яг энэ ичих өөртөө ерөөсөө нэг итгэл гэдэг зүйл бас яригадаад байна л да. Тэгэхээр зэрэг өөртөө итгэлгүй хүн чинь дандаа хүнээс ингээ байнгын тусламж асуудаг юм болчдөг юм байна. Тэгэхээр бусдаас дандаа ингээд хараат болчдөг гэсэн үг л дээ. Тэгээ бусдын зөвлөгөө маш их чухал. Тийм болчдөг юм байна. Тэгээд бусдын үгээр л амьдрдаг байсан гэсэн үг. Тэгэхээр зэрэг миний амьдралд бол маш их бусдын нөлөө их байсан гэсэн үг. Тэгэхээр би өөрийгөө нөгөө дүн шинжилгээ хийж чаддгүй хүн чинь ингэж болдгоо юм байна, тэгэж болдгоо юм байна гэдгийг мэддгүү хүн чинь бусдаас дандаа ингээд ямар нэг байдлаараа ингээд хувцаанаар худалдаж авах ч юм уу, эсвэл нэг үйлдэл хийх гэхдээ заавал бусдаас нэг асуудаг тийм нэг характертай болчтой юм байна л да. Тэр нь тэгээ маш удаан ингээд надтай цуг байжсэн. Тэгэл бусдын үгээр л байна. Тэгээд нэг юм хийчгээд тэрийг асуухаар зэрэг нөгөө бусад хүмүүс маань үнэлэхгүй болоод ирэхээр наад чи онцгүй юм байна, тэр чинь тийм байна, ийм байна гэж бас л ингэ шүүмж яриад ингээр нөгөө асч исэн гал нь ундарчаад идэм байна л та. Тэгэхээр би бол үргэлжийн ийм асуултанд донд бусдаас ингэ тусламж гуйж асуудаг ийм хүн байлаа. Тэгэхээр ер нь бол бусдад ингэ таалагдахын тулд маш олон жил явжээ. Энэ бүхнийг би одоо ингэ бясалгал хийснээр маш их олж таньжээ. Миний энэ дотоод ертөнцөөр аялж байгаа энэ аялал маань хүртэл ямар алдаа дутагдал энэ бүх үнэт сургаалуудыг надад ингээд ойлгуулсан гэсэн үг. Тэгэхээр энэ байнгын ингээ бусдаас тусламж авахаар өөртөө ерөөсөө ингээд таалагдахгүй иймэрхүү ингээд дотоод зөрчил бас үүсээд байгаа байхгүй юу. Тэрийгээ би бас анзаардаггүй байсан юм байна. Тэгэл за ийм байд юм байна да гэдэг нэг хүлээн зөвшөөрөлт байнгын тийм байдаг юм байна лээ. Миний амьдралд бол энэ бол маш том сэдв байсан. Энэ бол маш олон жил явлаа л да яг үнэндээ. Ер нь бол 23 он хүртэл явсан гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ бусад талбарууд дээр амьдралын бүхий л талбарууд дээр бусдад таалагдах гэсэн тийм үзэл маш их байдаг юм байна. Өөрийгөө маш их дарддаг юм байна. Ийм аяйгуу хүнд ачаанаас би өөрийгөө суллаж гарч чадсан гэдгээр би өөртөө маш их талархаж явдаг. Энэ бол хамгийн том шийдвэр гаргаж чаддаггүй юм байлаа. Дандаа бусдын зөвшөөрөл хайсараад өөртөө ерөөсөө итгэл байхгүй болчихсон гэдэг л дээ. Тэгэхээр энэ маш том сэдвээ миний амьдралын хувьд. Тэгэхээр яг л энэ бусдад таалагдах гэж хичээж явсан бага наснаасаа ингээд блоглогдсон хөвгт чинь том болоод яг л энэ байдлаараа явсаар хагаад ийм замналт хүрдэг юм байна. Эндээсээ болоод байнгын тийм бусдын хараад болчдөг юм байна. Би гэдэг хүн байхгүй болчдөг юм байна. Би гэдэг оршихуйгаа мартдаг юм байна. Үгүйсгдэг юм байна. Ийм маш хүнд сэдв миний амьдралд ер нь олон жил явж исэн. Энэ бол том сэдвэлтэй. Ярих юм болоод яриад ах юм бол маш их удаан яригдахаар байгаа. Бараг энэ сэдвээр ярих юм бол нулимс гарах гэдэг байгаа байхгүй юу? Ойлгох хэмжээний. Тэгтлээ өөрийгөө бага наснаасаа ингээ блоклогдсон гэсэн үг. Тэгэхээр би юу ч чаддгүй юм байна. Би юу ч хийж чаддгүй хүн юм байна. Би яах гэж энэ орчлон төрсөн болоо гэдэг нь бас бодол төрдөг байлаа. Миний хийсэн бүхэн бүгд буруу болчдөг гэж үгүйсгэл донд маш их амьдрсан юм байна гэдгийг маш их ойлгож авсан. Энэ бол миний амьдралдаа ойлгож авсан хамгийн үнэт сургаал байлаа гэж бодож байгаа. Тэгээд би энийг таньж би бол энэ 23 онд маш их талархаж явдаг. Үнэхээр их талархаж явдаг. Бясалгал талархаж байна. Энэ бурхаддаа, өвд ээжүүддээ, өөрийнхөө энэ сүнсэн биендээ оршихуйда ямар агуу хүчтэй гэдгээч мэдрээд би маш их талархаж байна л да. Одоо бол намайг заах хинч байхгүй. Дүн шинжилгээ хийж чаддаг. Бусдаас хараад бус болчихсон. Урд өмнө нь болохоор дандаа л нөгөө лам амаар оч ном уушуулаад ингэдэг л байлаа л да. Одоо болоод би бясалгал хийснээс хойш лам гэж явахаа болоод би өөрөө бурхан. Би өөрөө л бурхан.
миний оршихуй бол бүгдээр бурхан гэдгийг маш их ойлгосноос хойш юунд тэр лам мам хүнд үзүүлж байнгын заслан бас хийлгэж маш их мөнгө төр санхүүгийн маш их зүйлд санхүү дээрээ зөндөөл их бусдад өглөг өгж ингэж их явж исэн. Тэгэхэд нэг хэсэгтээ зүгээр юм шиг мөртлөө бусдаар бол дахиад буцаал нөгөө хэвэнд орчдөг байсан. Энэ яг юу юм болоо гэд би үнэхээр гайхдаг байлаа л да. Тэгэхэд энэ 23 оноос хойш энэ бүх засал гэдэг чинь хүний дотоод сэтгэл юм байна гэдгийг ойлгож авч байгаа байхгүй юу? Тэгээд бас нэг гоё жишээ гарч ирлээ л дээ. Би ингээд мөнгөтэй байж үзлээ. Зөндөөл их мөнгө хатгаж үзлээ. За мөнгө бол хамгийн их аз жаргалаа гэж боддог л байлаа л да. Тэгсэн чинь үгүй. Мөнгийг атгасан ч хэрнээ дотоод сэтгэлдээ нэг л гонигтай нэг л юм дутаад байгаа тийм 23 оноос өмнө тэгж надад санагддаг байсан. Тэгэхээр энэ юу юм болоо гэж би бүр гайхдаг. Мөнгийг хүсээд олчлоо. Тэрний дараа нэг л дутуу мэдрэмж юу болоод байгааг нь би ойлгохгүй юм чи мэдэхгүй юм чи. Тэгэхээр мөнгө хүний сэтгэл зүг юусоо застдаггүй маа гэдгийг маш сайн бүр бясалгал хийхээс өмнө ч гэсэн би ойлгож илээсэн л да. Ерөн хүн гэдэг чинь бясалгал хийж өөрийгөө айгүйх таньдаг. Тэгэхдээ ерөн хүн гэдэг оршихуй өөрийгөө мэдэрдэг тийм нэг мэдрэмж яваад идэм байна гэдгийг маш сайн ойлгож байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр мөнгөтэй байсан ч би өөрөө ингээд дотоод сэтгэл маань яагаад ингээд дутуугийн нэг л хоосон мэдрэмж яагаад ийм байдгийн болоо гэд маш их гайхдаг байлаа. Энийг олох юмсан гэж маш их хүсдэг байлаа. Тэрийг хинээс олохооч мэддэггүй байлаа. Нэг л сонио. Тийм их мэдрэмжтэй байлаа. Тэгээд ер нь бол бусдын үгээр бусдын үг гэдэг чинь бусдал байдаг юм байна лээ. Яг би биш. Миний сонирхол биш. Бусад хүмүүс бол өөрийнхөө төвшнгөр ярьж байгаа байхгүй юу? Уул нь бол зөвлөгөө зөв байгаад байгаа. Тэгэхдээ хүн хүний энэ махан бодгал маань маш өөр тарих оюун маань өөр бүтэцтэй өөр бодлоор ингээд өөрийгөө хүлээн авах чадварууд нь бас өөр гэж ойлгож болно. Тэгэхээр бусдад таалагдахын тулд маш олон жилийг ингэж золиослж явж ирсэн бас эргээд харж байгаа байхгүй юу? Тэгэхээр би ямар их өөрийгөө гээжсэн юм бэ гэдгийг олж харлаа л да. Тэгээд олж харсандаа ч би маш их талархаж явдаг л да. Тэгээд өнөөдөр ер нь ямар ч амьдралын талбарууд дээр энэ бусдад таалагдах гэсэн өөрийнхөө мэдлэгийн хэрээг бас тэлэх хэрэгтэй байна л да. Ер нь бол би бол бясалгал хийснээрээ миний мэдлэгийн хэрэг хүрээ маань илүү их тэлж ихсэн гэсэн үг л дээ. Ямар нэгэн дээд сургууль гэхээсээ илүүтэйгээр ер нь ингээд өөрийгөө дотоод оршихуй гэдэг чинь хамгийн сургууль юм байна лээ гэдгийг би ойлгож авсан, мэдэрч авсан. Хүний оршихуй гэдэг чинь дээд сургуулиас илүү агуу тийм мэдлэг чадвар, авьяас чадвар байдгийн маа гэдгийг би энэ бясалгал хийж явах хугацаанд олж танилаа. Тэгээд энэ бол маш чухал сэдв. Магадгүй бусдад бас ингээд энэ сэдв маань маш хэрэгтэй байх. Тэгээд та бүхэнд маань иймэрхүү зүйлс та бүхэн тулгарч ирсэн үү? Коммент хэсэгт бас бичиж үлдээвэл маш сайхан байх болно. Тэгээд лайк, subscribe дараараа бусдад түгээгээрэй. За тэгээд өнөөдрийн сэдв юм байлаа.